Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү бичлэг Анне Франк охины бичжүүлдээсэн өдрийн тэмдэглэл ном болгосон. Анне Франкийн өдрийн тэмдэглэл гэдэг гарч ихтэй одоо сэдвтэй энэ номыг уншсан сэтгэлээ хуваалцах гэж байна. Намайг ганцлан могт төвшин заяадаг. Би 161 дэх хэсэг ойтаа. Нааг Батбаяр авт амгаас сэддэг 160 дугаар хэсэг ойтаа. За ягаад энэ номыг сонгох болсон бэ гэвэл залуу эмэгтэй заавал унших номын жагсаалтанд багтсан Анне Франкийн өдрийн тэмдэглэл нь асар богино хугацаанд утга төгөлдөр амьдарч болтыг өгүүлсэн байдаг. Энэ еврей охин нь болохоор Дэлхийн 2 дугаар дайны үеийн цаг үеийн байдал тэгээд өөрийн амьдралдаа тэр жоохон хугацаанд ч гэсэн одоо мэдэрсэн баяр хөөр, зовлон жаргал айдас бүгдийг бичиж үлдээсэн байдаг. Ийм ч учраас дэлхийн одоо албатай нийтлүүдийн 109-аар багтдаг. Хамгийн чухал нь Анна ямар цаг үед өөртөө болоод үзэл болтоо үнэнч байж чадсан нэгэн очин түүний зан чанараас үлгэрлэн авахын тулд энэ хүн номыг сонгож уншсан. Мөн одоогийн бидний нөхцөл байдал түүнтэй бага зэрэг төстэй буюу хөл хорионы цаг учир өөр дээрээ тусгаж мэдэрч уншихад илүү төхөн болов хэмээн гэж бодсон. Энэ номыг уран зохиолын ном гэж үзэж болохгүй. Учир нь уг номнэр түүх үйл явдлыг өгүүлсэн бөгөөд уг тэмдэглэлийг хөтлөн үлдээсэн Анне Франк хэмээх охин ч гэсэн 1940-50 онд оршин байсан бодит хүн юм. Тиймээс үүний ганцхан өдрийн тэмдэглэл гэдгээр нь бус түүхөө их сурвалж сурах бичиг гэдгээр хүлээн зөвшөөрч идүүгээ Америк, Европын ахлах сургуулийн сурагчдын заавал унших ном гэх хэмээн одоо цол хэрмийг өгсөн байдаг. Тиймээс энэхүү ном нь хүний хөгжлийн нэгэн шин цонх болоод байгаа юм аа. За энэ еврей охин Аннелис Мари буюу Анне Франк нь 1929 оны 6 сарын 12-нд Германы Франкфурт хотод төрсөн. Тэгээ Отто Франк, Эдит Франк нарын бага охин болж төрсөн. Тэдний ууган охин Маргет Аннегаас 3 насаар ихч. Тэгээд Франкийн жүүдүүдийг ялгарлан гадууртгүй бүст амьдардаг байсан учраас Аннегийн бага нас нь аз жаргалтай өссөн гэдэг. Тэгээд Франкийн ч гэсэн одоо тэр хавийнхаа одоо шашин шүтлэг тэднэрт нэг санаад зовдөггүй. Тэгээ чөлөөт үзэх санаатай айл байсан гэдгээ. 1933 онд Франкфуртын орон нутгийн сонгуулиар Адольф Гитлер нам нь яалаад тэгээд арсны үзэл даамжих шинжтэй болсонд одоо тэднийх Холланд руу төхөнсөн байдаг. Дүүрвсэн байдаг. Тэгээд тэр дүүрвсэн 300 мянган жүүзүүдийн нэг байсан. Тэгээд 1934 онд тэднийх Амстердам төхөнсөн. Тэдний ууган охин Маргет болохоор математиксан, харин Анне нь уран зохиолын тал руугаа илүү авьяаслаг охин байсан. Аннегийн дотны найз нь хэлэхдээ Анне дандаа юу л бол бичиж байдаг. Түүнийг хамгаалахын тулд гүгүүдэд зодтолгоч бэлэн байдаг. Тэгээд бичдэг юмныхаа талаар ам нэгдгүү нууцлан нандиндаг тийм хүн байсан гэдгээ. Эгчтүү Маргет Анне хоёр нь тис өөр хүмүүс байсан. Маргет үлгэр жишээ охины жишгээр одоо биеэ авч явдаг дуу цоттой байсан. Харин Анне нь болохоор илэн далангуу цовоо долгион одоо тийм нээлттэй зантаагаас гадна хоол хийх одоо гэрээ ажил гэр цэвэрлэх гэдэг зүйл нь уутгартаа санагддаг гэж хэмээж исэн. Ямагт өрмөц сэтгэдэг охин байсан. Тэгээд өдрийн тэмдэглэлийн товч агуулга нь бол 1942 онд эцэгхэн Аннед 13 насныхан төрсөн өдөр гоёмсог тэмдэглэлийн дэвтэр бэлгэлсэн. Охины гайхамшиг тэмдэглэл бичгээд одоо хүргэсэн. Одоо тэр тэмдэглэлээ хамаас татны найз охин тооцсон Кити хэмээн нэрлсэн байна. Энэ үеэр Аннегийн эгч Марготыг бөөнөр хорих лагерт явуулах зарлан дуудах илрүүлсэн байна. Энэ өдрөөс эхлэн тэдний гэр бүл германчуудын мөрдөлтөөс зүгтэн түүний аав компанийнхаа байрны Дэвид нэг хамт ажилладаг байсан хүнтэйгээ бас тэдний гэр бүлтэй хамт хоргоддог болсон. Тэгээ Анне германчуудаас нуугдан бүгж явахдаа тэмдэглэлээ бичсээр хоргодох байрны амьдрал зовлон бэрхшээл одоо хамт бүгж байхдаа анхны арай одоо 17 настай Питер гэдэг хүүхэдтэй төгсөн. Тэгээд тэр үедээ мэдэрсэн бодол санаа мэдрэмжээ бүгдийг сонирхолтой бичиж үлдээсэн. За Аннегийн зан чанар нь юу байваа гэвэл Анне чинь маш ухаалаг нэгэн байсан. Тэгээ нууц зүйл бол нууцл байдаг гэдэг зарчмыг баримталдаг байсан. Түүний хувьд хамгийн сайн найз нь түүний тэмдэглэлийн тэмдэглэл байсан. Хан хүртэл нүдтэй чихтэй гэдэг учраас тэрээр хүнд нууцаа хэлэхээс илүүтэйгээр бичиг нь илүү найдвартай гэдгийг сайн мэддэг байсан. Түүний хэрсүү занг тун энгийнээр илэрхийлж байгаа юм аа. Шудраг унж Анне өргөлж өөрийн үзэл бодолдоо шудраг бас үнэнч байсан. Үүнийг түүний тэмдэглэлүүд тотхон гэрчилдэг. Өсвөр насны хүүхдийн эцэг эхтэйгээ харилцах одоо харилцаанд гардаг зөрчилтэй гэлтгээ өөрийн бодолдоо өргөлж эзэн байснаар ирсэн. Энэ одоо хүнд цаг хугацаанд болохоор буюу хүнд нөхцөл байдалд амьдарч байх үедээ Анне болон тэдний гэр бүлийнхэн нэг ч өдөр зүгээр суугаагүй өдөр бүр шинийг суурж давтаж байсан. Одоо энэ
Энэ нь болохоор түүний мөн еврей хөтлийг хөдөлмөрч хичээнгүй зан чанарыг гүн гүнзгий илэрхийлдэг. Энэ мэтчлэн олон эерэг зан чанар даанад байдаг байсан. Өсвөр насны сурагчид энэ номыг заавал унших ёстой юм шиг санагдсан. Яагаад гэвэл дийлэнх нь өсвөр насныхан аав ээжийнхаа заавар тушаалаар өвөнд нь орж дургүй зүйлээ хийдэг. Харин Анне үргэлж өөрийн үзэл бодолтой үнэнч бас зоринг байж чаддаг байсан. Энэ зан чанараас нь үлгэрлэж авч өөртөө үзэл бодолтой үнэнч байхад би та нараас хүсэж байна. Төрсэн сэтгэл одоо авсан мэдрэмж гэвэл энэ номны хувьд миний анхаарлыг хамгийн их татсан зүйл буюу унших болсон зорилго нь одоо тэрхүү он цагийн нийгмийн байдал түүхэн дэх одоо үйл явдал шалтгааныг нийлүүлэх байсан боловч одоо үүнээс олон зүйлийг ойлгож олон төрлийн сэтгэл догдол мэдрэмжүүдийг авсан. Аннегийн хийж буй зүйл тэгээ бодож үз зүйлс нь намайг гайхшруулж байлаа. Тэр тусмаа хүний зохиосон биш зүйл хизээ нэгэн цагт амьдрал дээр оршин байсан 15 настай охины бодит оршин гэдэг миний тэрхүү гайхшруулыг улам үдээж авсан юм аа. За би юг мэдэж авсан бэ гэвэл дээр дурдж байсанчлан түүхэн үйл явдал нацист Германы харгислыг бодитоор зурлан дүрсэлсэн хэд хэдэн хэсгийг энэхүү тэмдэглэлээс уншиж болно. Мөн энэ тэмдэглэлийг уншсан хүн яах аргагүй Жүүд ард түмний амьдралын хэм маяг үнэлж боловсролыг дээдлэх, ёс зэргийг нь хүндлэж, бахархах сэтгэл төрөх байхаа. Магадгүй маргааш баригдаад хорих лагерт орж болох ирээдүй бүрхэг байх тэр өдрүүдэд хүртэл боловсролтой анхаар шинэ хэл сурч сонгодог урлаг мөн сургуулийн хөтөлбөрөөр нүг хоцрохгүй гэж хичээсэн. Тэгээд би та сурч байсан. Тэрэнд нь би бас айгүй гайхдаг. Тэгээд энэ бүхнийг хамгийн их гайхалтай зүйл нь гэвэл эцсийн мөчөө хүртэл энэ нөхөн мөрөөдсөл байсан. Ирээдүйд алдартай зохиолч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр бүр ном уншин богино хэмжээний өгүүлэх заримдаа шүлэг бичиж байсан хизээч бууж өгч болохгүй гэдгийг бас харуулсан. Тэгээ хизээч ирээдүгөө хайж болохгүй гэсэн итгэлийг дэлхийд аярах сая хүүхдэд ойлгуулсаар байсан. Яг энэхүү түүхэн цаг хугацааг өөр дээрээ төсөөлөн авч үзвэл бидний байгаа байдал энэ цар тахлын аимшигтгүүл хорионы амьдрал. За яахав дээ тэр цаг үеийг бодвол сэтгэл санал арай л бага юм да. Учир нь бид энгийн хідэн зүйлсийг зуршил болгоод энгийн хідэн зүйлсийг амьдралдаа мөрдөөд сайн хамгаалж чадвал сайн хорио зэрийн тэглэмээ барьж чадвал айдас сэтгэл санал арай бага л да. Гэхдээ Монголд тохиолдолтой хэдийнэ 100 авчихсан. Одоо бараг 200 төгсөж яваа учраас бид тайвшрах болоогүй. Дэлхийд дээр чинь бараг 5 сая гараад явцсан байл шүү дээ, тий. Тэгээд энэ хүү номоо уншиж дуусныхаа дараа энэхүү бичлэгийг хийхэд тулд илүү олон зүйлсээ судлах сэтэл төрсөн. Хайлтууд дундаас хамгийн их таалагдсан Anne Frank-ийн хорогдох байраар аялсан тэмдэглэл байсан. Тэрхүү тэмдэглэлийн талаарч бас дурдах зүйтэй болов гэж үзсэн учраас та бүхэндээ хүргэж байна. Нидерланд улсад ирснийхээ дараахан Anne Frank-ийн өдрийн тэмдэглэлийг уншаад Европ Америк хүүхдүүдийн дунд сургуультай байхдаа заавал уншдаг номны нэгтэй хэтэрхий хажуу танилцсандаа жаахан харамсах сэтгэл төрж билээ. Тэгээд гэлээч гээд яах вүлээ хожууч гэсэн усандаа л баярлахаас хүчтэй. Тэгээд тухайн үед сони юм Нидерланд ирээд энэ дайснаас хорогдож байсан охины тухай олж унших гэж гэсэн бодол төрж байсан л та. Ван Гогийн музейгээр үзэхээр одоо Амстердам явахдаа далимд нь үзчихээр юу байна гэж сонирхож байгаад музейн талаар санаандгүй олж мэдээд шууд л тийшээ зүгэлсэн гэж энэ нэг хүний сэтгэл байсан байна. Тэгээд бас одоо ингээд олон монгол найзууд маань тэр музейн талаар жаахан ч гэсэн мэдээд аваасаа гэд үзэж харснаа тэмдэглэлээс сэргэн сунаа гэд энэ бас нэг хүний тэмдэглэл байна. За тэгээд одоо тэр музейнийхэн талаар ингээд музейн хаалгаар ороход аныгийн тэмдэглэлээс гэд сонирхуулах гад бит хоёр интернетээс хайгаад одоо гаргаад ирсэн байна. За one day this terrible war will be over. The time will come when we'll be people again and not just Jews. 1944 оны 4 сарын 11. We have to whisper and tread lightly during the day, otherwise the people in the warehouse might hear us. 1942 оны 7 сарын 11. During the day, our curtains can't be opened, not even an inch. 1942-ны 11 сарын 28. Гэх мэтчлэн олон тэмдэглэлүүд төр музейгээр байдаг. Тэгээд саяны уншсан нэг хүний сэтгэлээс харахад одоо энэ хожуу танилцсан ч гэсэн харамсах сэтгэл байхгүй. Хожуу танилцсандаа л зөвхөн харамсаж байна гэдэг. Би ч гэсэн бас энэ номыг уншихдаа бас тэгж бодчихсон. Яагаад ийм орой уншсан болоо л гэж бодсон штэ. За. Анегийн Отто Франкийн дурсамжаас гэвэл жоохон хэсгийг уншаад бай.
Би Аниг тэмдэглэл хөтөлтэй байсныг мэддэг байсан. Охин маань жижиг цүнхэн тэмдэглэлээ хийж миний орны дэрэг тавьдаг байсан. Би охиндоо тэр доторхыг хизээж харахгүй гэж амсандаа ч хүрсэн. Дайнаас эргэж ирснийхаа дараа эхнэрийгээ нас барсныг дуусан ч охтоо амьд байгаасаа гэж тун их найдсан да. Тэднийг эргэж ирэхгүйг дууснаас удалгүй Мип надад Анигийн тэмдэглэлийг өгсөн. Би хадгалаад л байсан. Тэр тэмдэглэлийг нээж уншихад надаас маш их хугацаа шаардсан. Би Анигийн сэтгэлдэх үгсийг хараад үнэхээр их гайхсан. Яг үүндээ ялангуяа өөрийнхөө үзэл бодлыг бичсэн эсгүүд төр миний мэддэг охиноос шал өөр охин тэнд оршин байсан. Тэр хизээч тэмдэртэй бичсэн шиг мэдрэмжүүд ил гаргаж байгаагүй хизээч. Бид маш олон зүйлсийн талаар ярилцдаг, маш олон зүйлийн талаар үзэл бодлоо солилцдог байсан хэдий ч охиныхоо юу бодож байсныг зөвхөн тэмдэглэлээс нь л олж харсандаа маш их харамссан. Ганцхан би ч биш ихэнх эцэг их хүүхдүүдийнхээ дотоод ертөнцид яг юу байдгийг хинч мэддэггүй. Би нэг охиныхоо тэмдэглэлийг уншаад л ойлгосон юм да. Ани Китэд бичдэг байсан шиг олон хүүхдүүд Анид хандар цагтл илгээдэг. Би чадхаараа л эднийг сонсож ойлгосон. Отто Франк нь Анигийн тэмдэглэлийг авснаас хойш 2 жилийн дараа тэмдэглэлийг хэвлүүлэхээр шийдсэн. 1947 оны 4 сарын 25-ны өдөр анх Нидерланд хэл дээр Ани Франкийн өдрийн тэмдэглэлийг аав нь ингээд гаргуулсан. 1980 онд Бурхны оронд одох хүртэл охиныхын тэмдэглэлийг уншсан мянган хүүхдүүд зөвхөрлөгөө хариу цагт илгээсээр л байсан. Хэрвээ би ч гэсэн одоо Отто Франкийг амьд байсан бол би ч гэсэн бас охины шин тэмдэглэлийг уншсан гэд бас юм бичгэл байсан бах та. Тэгвэл Отто Франк гэсэн над руу бас хаа байсан Монгол руу хариу бичих байсан болов? Анигийн найз хүн Питерийн дурсамжаас. Ани бид хоёр үргэлжлэх байсан. Ани их сэргэлэн, авхаалжтай, юу хэмдэ бусдыг татах чадвартай охин байсан. Ани надад маш их таалагддаг байсан. Тэр өдөр бид хоёр уулзгаар тохиролдоод байсан юм. Би ч болцсон цагтаа Анитай уулзгаар очиод ээжтэйг харилцсан. Яг тэр үед би яагаад ч юм бэ Анитай хэзээж уулзахгүй юм бэ гэдгийг мэдэрч байсан. Тэр мэдрэмж минь үнэн байсан л та. Ани Франкийн хорогдох байрыг 1960 онд анх музей болгож олон нийтэд үзүүлэх болсон ба өдөг хүртэл түүний тэмдэглэл 70 гаруй хэл дээр орчуулагдаад байгаа юм билээ. Тэгээд Анигийн өдрийн тэмдэглэл ямархан ангиасаар бичигдсэн бэ? Энэ болохоор уншаагүй хүмүүс сонин санагдаж байж магадгүй юм гэсэн үднээс түүхийн өдрийн тэмдэглэлийн хэсгээс оруулаа. За одоо та бүхэнд Анигийн тэмдэглэл ямархуу бүтцтэй байдгийг сонирхуулах үүднээс түүний бичсэн хамгийн ихний болон хамгийн сүүлийн тэмдэглэлийг хүргье. 1942 онд 6 дугаар сарын 12-нд өнөөг хүртэл би хинч итгэж байгаагүй нууцаа чамд итгэе гэж бодож байна. Чамайг хазаахад минь түшиж халтрахад минь тулна гэж гордно. 1944 оны 8 дугаар сарын 21-ний мягмар гараг. Хайрт Кити минь зөрчлэн байг гэж өмнөх өдөр бичсэний минь төсөглөлийн үг өнөөдрийн захидлын маань эхний үг болог. Ингээд чи зөрчлэн байг гэж юу юм бэ гэдгийг надад тайлбарлаач. Чухам юуг зөрчилгээд байгааг чи тайлбарлаад өгөөч. Энэ нь салаа утгатай олон үгсийн нэг юм. Гадаад зөрчлөх гэж би дотоод зөрчлөх гэж би.